Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ удаагийн видео хичээлээр мөнгөн гүйлгээний тайлан хэрхэн унших талаар бэлтгэн хүргэж байна. Мөнгөн гүйлгээний тайлан нь тухайн компани хэр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгааг харуулдаг нэгэн чухал үзүүлэлт болдог. Компани энэхүү тайлан санхүү байдлын тайлан болон орлогын тайлантай цуг жилд 3 сар тутам буюу улирал тутам бэлтгэж гаргана. Мөнгөн гүйлгээний тайлан дотор 3 хэсгээс бүрдэнэ. Хэрэг компани борлуулалт хийгээд орлого олсон тохиолдолд тухайн мөнгөн гүйлгээ маань үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээгээр бүртгэгдэнэ. Капитал босгож хөрөнгө оруулалт компанид орж ирэх үед энэ хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээгээр бүртгэгдэнэ. Харин компани зээл авч санхүүжилт авсан тохиолдолд санхүүгийн мөнгөн гүйлгээнд тухайн зээл маань бүртгэгддэг. Компани цаашид үйл ажиллагаагаа явуулахын тулд эдгээр мөнгөн орлогыг зарцуулах буюу мөнгөн зарлага болгодог. Зарлагын төрлөөс хамаарч 3 мөнгөн гүйлгээний тайланд ангилагддаг. Жишээ авахад үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний зарлага цалин хөлс, түүхийд материалын татаа авалт, хөрөнгө оруулалтын мөнгөн зарлагт тоног төхөөрөмж, хувьцаа худалдан авалтын зардлууд, санхүүгийн мөнгөн гүйлгээний зардалт, ногдол ашиг, зээлийн эргэн төлөлт бүртгэгддэг. Компанид орж ирж буй мөнгө урсгал нь гарч байгаагаас их байх үед үүнийг тогтмол мөнгөн гүйлгээтэй гэж тодорхойлно. Яагад гэвэл үндсэн үйл ажиллагаагаа сайн байснаар хөрөнгө оруулалт нэмэгдэх, өндөр ногдол ашиг тараах боломжтой болдог. Бизнест орж ирж буй мөнгө урсгал нь гарч байгаагаас их байх үед эерэг мөнгөн гүйлгээтэй буюу бэлэн мөнгөний илүүдэл үүсдэг. Үүнийг эерэг мөнгөн гүйлгээтэй компани гэж тодорхойлно. Бизнест орж ирж буй мөнгө урсгал нь гарч байгаа мөнгнөөс бага буюу цаашид бэлэн мөнгөний дутагдлалд орох эрсдэлтэй ба үүнийг сөрөг мөнгөн гүйлгээтэй компани гэнэ. Компани мөнгөний хомсдолд орон нэмэлт арга хэмжээ авах боломжгүй болох үед төлбөр төлөх чадваргүй болон цаашид дампуурах аюулд ордог. Компани тогтмол мөнгөн гүйлгээтэй байхын тулд дараах зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй. Зээлээр борлуулалт хэтрүүлэн гаргахгүй байх, түүхийд бараа материалыг илүүдэлтэйгээр татан агуулгад олон хоногор хадгалахгүй байх, борлуулалтын шин сувг тогтмол нэх, эрсдэл бүхий бизнест томоохон хөрөнгө оруулах гэж байгаа бол эрсдэл даах чадвараасаа хэтрүүлэхгүй байх, гинтийн эрсдлийн сантай байх, мөнгөн хөрөнгөний дутагдлалд орсон тухай бүр зээлийн шугам авч ашиглахаар гэрээ байгуулсан байх. Эерэг мөнгөн гүйлгээтэй буюу бэлэн мөнгөний илүүдэлд орсон тохиолдолд тухайн компани дараах арга хэмжээг авч болно. Шинэ салбарт хөрөнгө оруулж бизнесээ өргөжүүлэх, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах, хадгаламж, бонд, хувьцаа зэрэг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулан өгөөж хүртэх, тоног төхөөрөмж технологид инновац хийх, ажилчид гүйцэтгэх удирдлагын мэдлэг чадварт хөрөнгө оруулан бизнесийн суурь дархлааг сайжруулах, ажилчдын сэтгэл ханамжид анхаарч нэмэлт зардал гаргах боломжтой. Харин сөрөг мөнгөн гүйлгээтэй буюу мөнгөний хомсдол орсон компани дараах арга хэмжээг авах боломжтой. Авлагын наслчдыг бууруулах буюу зээлээр зарж борлуулсан бүтээгдэхүүний мөнгөн төлбөрийг цаг тухайд нь авах, маркетингийн шинэ бодлогыг хэрэгжүүлэн борлуулалтыг өсгөх, хугацаа хэтэрсэн авлагыг барагдуулах талаар мэрэгжлийн байгууллагад хандах, төр хугацааны мөнгөн хөрөнгөний дутагдлыг ашиглахгүй байгаа хөрөнгөө зарж нөхөх. Шинээр үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон бол найдвартай хөрөнгө оруулагчтай хамтрах талаар эрэл хайгуул хийх, гэх мэт арга хэмжээг тухайн компани авах боломжтой. Жишээ болгож гой хувьцаат компани мөнгөн урсгалын тайланг хэрхэн унших талаар танилцуулъя. Энэхүү тайлан нь үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний тайлан ба мөнгөн орлогын дүн болон мөнгөн зарлалын дүнг хамтд нь харуулдаг. Орлого зарлагын зөрүүнээс үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ бодогдно. Нэгдүгээр хэсэгт үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого тусгагдана. Тайлан хугацаанд касс болон дансаар цугларсан орлого өмнөх саруудын зээлээр борлуулсан барааны төлөлтийн нийлбэр дүн тусгагдана. Хэрвээ компани төрөл бүрийн датад хамрагдсан бол энэ хэсэгт мөнгөн олгорын дүн тусгагдана. Гэхдээ 2018 оны хагас жилийн байдлаар даатгалын нөхөн олгор аваагүй. Харин 2017 онд гой хувьцаат компани байранд гарсан галын улмаас бараа бүтээгдэхүүний хохирлын даатгалын нөхөн төлбөр орж ирсэн. Хэрвээ бараа материалыг зээлээр борлуулах, авлага далдан тооцогдохоор харилцагчтай гэрээ хийсэн бол хүүгийн орлого энэ хэсэгт тусгагдана. Энд валютын аншин зөрүү гэх мэт бусад олз гарцууд тусгагдана. Энэхүү хэсэгт зар сурталчилгаа, тээвэр, ажилчдын цалин гэх мэт зөвхөн борлуулалттай холбоотой зарлууд тусгагдана. Бараа материал худалдан авахд төлсөн мөнгө урсгалыг харууллаа. Компани үйл ажиллагааны чиглэлтэй холбоотойгоор ноолуурыг 4-р сараас 6-р сарын хооронд малчтаас цуглуулдаг тул хагас жилийн мөнгөн зардал өнгөрсөн жилийн тайлантай харьцуулахад өндөр байна. Ашиглалтын зардал хэсэгт тог цахилгаан, уур, дулаан гэх мэт зардлууд энэ хэсэгт тусгагдана.
тайланд хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт хичнээн төгрөг зарцуулсныг харуулна. Энэ дүнг баланс тусагдсан үр төлбөрт харьцуулан компани үр төлбөрөө барагдуулах чадвар хэр байгааг харах боломжтой. Татварын үр төлбөрөө хэрхэн барагдуулж байгаа талаар дүгнэлтийг энэ дүнгээс хардаг. Удирдлагын цалин, томилолт, офисын зардал гэх мэт мөнгөөр гарсан зарлуудын нийлбэр дүн юм. Дээрх зарлууд багтаагүй мөнгөөр гарсан зарлууд энд багтана. Компани үндсэн үйл ажиллагааны мөнгөн урсгал сөрөг гарсан нь компани онцлог үйл ажиллагаатай холбоотой ба түүхийд материалын татаа авалтын өндөр зардалтай холбоотой. Компани ашиглахгүй байгаа үндсэн хөрөнгөө бусдад зарж борлуулан орлого олсон байна. 2018 онд 11 сая төгрөгийн хөрөнгө борлуулан орлого олжээ. Энэ хэсэг тусгагдсан даатгалын нөхөн олгор нь үндсэн үйл ажиллагаанд тусгагдсан нөхөн олгороос ялгаатай ба энэ нь үндсэн хөрөнгө буюу барилга байгууламжийн даатгалын нөхөн олгор юм. Энэ нь мөн гой хувьцаат компани байранд гарсан галтай холбоотой даатгалын нөхөн төлбөр. 2018 оны хагас жилийн байдлаар компани 11.2 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө худалдаж авсан. 2018 онд холбоотой талтай ямар нэгэн мөнгөн гүйлгээ хийгдээгүй байна. Санхүүгийн мөнгөн гүйлгээ хэсэгт банк санхүүгийн байгууллагаас авсан зээл түүний төлөлтүүд багтдаг. 2018 оны үзүүлэлтийг өнгөрсөн жилдээ харьцуулахад илүү өндөр зээл санхүүжилт татсан байна. 2018 оны 4-р сарын 24-ний өдрөөс эхлэн нэг хувьцаанд 220 төгрөг нийт 1.7 тэрбум төгрөгийн ногдлол ашиг тараах шийдвэр гаргасан ба хагас жилийн байдлаар 458 сая төгрөг буюу нийт тараах ногдлол ашигын 28% тэнцэх хэмжээтэй ногдлол ашиг хувьцаа эзэмшигчдэд тараагаад байна. Эдгээр 3 үзүүлэлтүүдийн нийлбэр нь нийт мөнгө урсгалыг илтгэх ба 2017 оны 12 дугаар сард мөнгөний үлдэгдэл 7 тэрбум байсан тул мөнгөн хөрөнгө 1.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэйгээр тайлан гарсан. Мөнгөн гүйлгээний тайлангаар компанид хэдэн төгрөг бэлнээр байгааг харах боломжтой ба энэ дүн балансын мөнгө ба түүнтэй адилах хөрөнгөнд тусгагддаг. Компани мөнгөн хөрөнгө буурсан боловч агуулгад байгаа түүхийд материалын хэмжээ авлага өндөр дүнтэй байгаа учраас 2018 оны жилийн эцэс хүртэл мөнгөн урсгалын үзүүлэлт илүү эрэг болох өндөр магадлалтай. Гой хувьцаат компани мөнгөн урсгал бага байгаад та санаа зовох шаардлагагүй. Учир нь удирдлагын чанартай хэрэгцээд түүхийд материалаа бэлтгэдэг компанийн хувьд бараа татан авалтын саруудад бэлэн мөнгөний хэмжээ буурах нь хэвийн үзүүлэлт юм. Анхаарал хандуулсан танд баярлалаа. Энэхүү хичээл танд хэрэгтэй мэдээлэл өгсөн бол лайк дарж шеэр хийгээрэй.